Өглөөний мэнд Once again, we want to welcome you to our online та service. нарыгаа дахиад цахим цуглаанд тавтаа морилцгоо хэмээн урьж байна. And once again, we're here in Hässelby. Дахиад бид энэ хайсалбай цуглаан дээр бичлэгээ хийж байна. We expect God to do great things in our midst. Тэгээд өнөөдөр бурхан бидний дунд гайхамшигтай зүйлийг хийх болно гэж найдаж You байна. have an open heart. Та нарыгаа зүрх сэтгэлдээ нээлттэй байлгаарай гэж ятгаж байна. Share with us. Och ta emot vad han Тэгээд vill. түүний бидэнтэй хуваалцах хүсэж байгаа зүйлийг хүлээж аваарай. Бурхан таныг өрөөг тэгээд тавтаа морилцгоо. Let's sing and praise За магтаал бүр гэдэг дуу бүгдээрээ дуулцах юм. our God. Бурхандаа бүгд магтаал бүрийг өргөцгөөе. Every praise Магтаалын үгнийг бүр, is to our God. аккордыг бүр, цогцолт бүр, даралтныг бүр эзэнд магтаалуулах. Магтаал бүрийг эзэнд өргөцгөөе. To our God. Every praise is to our God. Every praise Түвхаа. Магтаал бүр бидний бурханд, every word of worship. магтаалын маань үгнийг бүр энэ аялгау бүртэйгээ бидний бурханд магтаалуулах. Магтаал бүр бидний бурханд Sing hallelujah. бид бурхандаа эзнийг магтъя хэмээн дуулцгаая. Every praise Бүх алдар, бүх цог жавхлан түүнд очих зохистой. is to our God. Бидний бурханд бүх магтаал нь байх зохистой. Every praise is to our God. Sing hallelujah. Бидний бурханд бүх магтаал нь байх зохистой. Glory, hallelujah is to our God. Every praise, Магтаал бүхээ бидний бурханд. God, you're my Savior. Бурхан та бол миний аврагч. Бурхан та бол миний эдгэгч. Бурхан та намайг хүлээн авахч. Yes, тийм ээ, тэр бол. Yes, тэр бол тийм. Тэр бол миний аврагч. Тэр бол миний эдгэгч. Тэр намайг хүлээн зөвшөөрөгч. My deliverer. Yes, He is. God, you're my Savior. God, my Savior. God, my healer. God, my deliverer. Yes, He is. Yes, He is my Savior. God, my Savior. God, my healer. Yes, He is. Yes, every praise to our Магтаал бүхэн зөвхөн бурханд байх болтугай. one accord. Every praise to our God. Sing hallelujah to our God. Glory, hallelujah is to our God. Every praise to every praise is to our God. Зүүнээс баруун, Från höger өмнөөс хойд syd och nord. Vi Бурхны ширээнд samlade plats. бид цугларсан. Энэ бол хүн нэг бүрд зориулсан газар. Som rullade Хагарсан судас шиг, snabbt төөрсөн хүүхдүүд шиг till биднийг fan та till slut. эргээгээ цуглуулсан. Та өөрийнхөө ингээс биднийг холдуулахыг хүсдэггүй. Vi har samlats i ditt namn. Бид таны нэрээр цугларсан.
бид нэг болсон. Таны ялсан ялалтанд бид нэгдсэн. Бид таны нэрээр цугласан. Бид таны нэрээр цугласан. Бид нэг, бид хайраар нэгдсэн. Бид нэгэн гэр бүл. Бурхан бол бидний аав. Шинээр биднийг төрүүлсэн. Бид хааны хүүхдүүд. Бид таны ард түмэн. Бид хамтдаа зогсож байгаа. Бид таны нэрээр цуглас. Бид нэг болсон. Бид таны ялсан ялалтанд нэгдсэн. Бид бол нэг. Бид таны нэрээр цуглас. Бид хайраар нэгдсэн. Хайрын дотор нэгдсэн. Зүүнээс өмнөдөх. Зүүнээс баруунд, өмнөөс хойд. Бүх бид бүгдээрээ Бурхны ширээнд цугларсан. Хүн нэгүр зориулсан энэ газарт бид цугласан. Хагарсан судас шиг, төөрсөн хөөхтүүд шиг. Алдагдсан хүүхдүүд биднийг буцаагаад цуглуулсан. Таны энгэр, таны өвөр бидний дахин алдахыг хүсэхгүй. Дахин тавьж явуулахгүй. Бид нэг. Бид таны нэрээр цугласан. Бид таны ялсан ялалтанд нэгдсэн. Бид таны нэрээр цугласан. Бид хайрын дотор нэгдсэн. Бид гэр бүл. Бурхан бидний эцэг. Биднийг шинээр төрүүлсэн. Бид хааны хүүхдүүд. Бид нэгэн ард түмэн. Бид хамтдаа зогсдог нэгэн ард түмэн. Бид хайрын дотор нэгдсэн. Хайрын дотор нэгдсэн. Таны аюулгүй мутарт бид амьдралаа тавьж бид таны итгэмжтэй байдалд итгэдэг. Та бидний замыг удирддаг. Таны хайр халамж байнгах. Таны хайр үргэлж оршин байдаг. Хэдийгээр бид замаа харж чадахгүй ч танд итгэж танд найддаг. Таны хийсэн бүхэнд, таны амласан бүхэнд, таны хийсэн бүхэн, таны амласан бүхэн одоо буюу ирээдүйд биелэх болно. Таны шийдсэн бүхэн, бичээст бичсэн бүхэн өмнө нь ч юм уу эсвэл ирээдүйд эсвэл одоо эсвэл ирээдүйд биелэх болно.
Таны хэлсэн бүхэн биелэх болно. Vi lägger våra liv i dina trygga händer. Din trofast Таны аюулгүй моторт бид амьдралаа тавьж байна. du leder våra steg. Din omsorg är beständig. Таны итгэмжтэй байдалд бид найддаг. Vi består. Та бидний алхмыг удирддаг. Det ser vägen. Таны хайр халамж байнгах, таны хайр үрд мөнхих. Fast på dig. Хэдийгээр бид өөрсдийн замаа харахгүй ч харин бид танд итгэж танд найддаг. Таны хэлсэн бүхэн, таны амласан бүхэн өнөөдөр өмнө нь өнөөдөр эсвэл ирээдүйд биелэх болно. Det som står skrivet. Таны шийдсэн бүхэн, бичээст байгаа бүхэн өмнө нь эсвэл дараа нь Som du har sagt. биелэх болно. Таны хэлсэн бүхэн. Kommer att ske. Förr eller senare. Allt som är bestämt. Det som står skrivet. Kommer att ske. Förr eller senare. Allt som du har sagt. Allt som du har sagt. Таны хэлсэн бүхэн биелэх болно. Allt som du har sagt. Allt som du har sagt. Vi har ju en serie nu under sommaren som vi kallar Lärdomar i livet. Амьдралын хичээл гэдэг нэртэй цуврал номлол энэ зүүн явж байгаа. Och där berättar vi om olika människor i Bibeln, om deras liv och erfarenhet. Энд болохоор бид Библиэс янз бүрийн хүмүүсийн амьдрал болоод тэдний туршлагаас хуваалцаж байгаа. Fundera kring vad skulle de säga till oss idag om de skulle sitta ner och samtala. Хэрэг тэд нэр энд бидэнтэй хамт суугаад ярилцах байсан бол юу гэж ярилцах байсан болоо Idag ska хэмээн jag berätta om суралцж en байгаа. man i Nya Testamentet. Өнөөдөр шинэ гэрээнээс нэг хүний тухай хуваалцъя. Ni vet, Bibeln berättar om alla slags Тэгээ бид мэдж байгаа Библиэд янз бүрийн хүмүүсийн тухай ярьдаг. människor, rika och framgångsrika. Баян хүмүүс, амжилттай хүмүүс, En del människor upplevs som hjältar som gör fantastiska saker. баатрууд гэж нэрлэгдэх хүмүүс, бурхны хаанчлал гайхалтай зүйлүүд хийсэн хүмүүс байна. Det inte har gått så bra. Бас тийм ч сайн биш, үр дүн сайн биш тийм хүмүүсийн тухай ч бас байгаа. Хэцүү тэдний хэцүү амьдралын тухай ч бас байгаа. Тийм хүмүүсийн тухай. Өнөөдөр орон гэргүй хүний тухай Dessa personer хуваалцъя. har vi ju även idag. Өнөөдөр бидний нийгэмд ч гэсэн орон гэргүй хүмүүс байгаа. Lever i vårt samhälle. Өнөөдөр бидний нийгэмд амьдарч байгаа орон гэргүй хүмүүс зөндөө байна. Jag har haft erfarenheten i mitt arbete i kyrkan att jobba mycket med hemlösa. Тэгээ би чуулганд ажилладаг миний ажил болохоор зэрэг орон гэргүй хүмүүстэй ажиллах ажил Därför så их tycker jag байгаа. att den här berättelsen Det kommer talar ställs. väldigt starkt till mig. Тэгээ энэ түүх минь надад маш хүчтэй Berättar också någonting om туссан байгаа. saker som jag själv har upplevt. санагдсан. also speaks about things I have experienced myself. Тэгээ тэгэхээр би өөрөө энэ туршлагыг энэ хүний амьдралын туршлагыг зөндөө надад тохиолдож байгаа. This man has helped me. Тэгээ бас энэ түүх миний амьдрал зөндөө тусалж ирсэн байна. No name in the Bible. За энэ Библиэр гарсан энэ хүний Helt enkelt den besatte man. хүнд яг тодорхой нэр бол байхгүй харин чөтгөр шүглсэн хүн гэж нэрлэдэг. 3 av evangelierna, men vi ska välja att läsa i Markus evangelium och där finns det kapitel. Сайн мэдээний 4 номны 3-т нь энэ хүний тухай өгүүлсэн байдаг. Тэгээ өнөөдөр сайн мэдээний Марк номноос уншия. 5 дугаар бүлэг. Тэгээ түүхийг уншицгаая. Visar område på andra sidan sjön. När Jesus stiger ur båten kommer Чөтгөр шүглсэн хүнийг эдгээр gravarna. Марк 5 нуурын чанад Kedjor. Många gånger нуурын чанад эрэг Герасчүүдийн нутагт тэд иржээ. Есүсийг завнаас буухт нь
Бузар сүнстэй хүн тэр даруй булшнаас гарч ирээд түүнтэй тулгарав. Upp i bergen och han ropade. Орон байр нь булшнуудын дунд байхаагаад гинжинд ч эс хүлэгдэх нэгэн аж. Тэр олонтоо Jesus got out of the boat and гав гинжтэй байсан ч гинжээ тасдаж гаваа хэсэглэн эвдчихдэг байв. Хинч түүнийг номготгож эс чаджээ. Булшин дунд ууланд өдөр шөнөгүй тэрээр ойролж чулуугаар өөрийгөө балбах аж. Есүсийг холоос харсан тэрээр гүйн ирж түүнд мөргөв. Тэгээд чанга дугаар хашгиран хамгийн дээд Бурхны хүү Есүс та надад ямар хамаатай байлаа? Би Бурхнаар танаас гуй, намайг бүү зовоогооч гэлээ. Учир нь Есүс бузар сүнс чинь хүнээс гар гэж айлцсан ажээ. Есүс түүнээс нэр чинь хэмбэ гэж асуусанд тэр би долуулаа учир намайг легион гэдэг гэв. Inte skulle driva bort den från Легион гэдэг нь төмт цэрэг гэсэн утгатай. berget. Тэгээд өөрсдийг нь энэ нутгаас бүр зайлуулаач гэж тэр түүнээс хүсэмжлэн гуйв. Тэнд уулын бэлд гахаан их сүрэг ижшилж байлаа. Чөтгөрүүд Есүсээс бидний гахаа руу явуулаач. Som drunknade. Бид тэдний дотор оръё гэж гуйхад Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд гарч гахаануудад шүглөв. what do you want? 2000 орчим гахаан сүрэг нуурын ихц ганг дээрээс угсхийж нууранд унан живцгэлээ. Гахаач зүхтэж үүнийг хот хөдөөгүй ярив. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ. Тэд Есүс дээр ирээд легион шүглэж байсан мөнөх нэгэн хувцалчихсан эрүү саруу сууж байгааг хараад ихэд гайхав. Үүнийг үзсэн хүмүүс чөтгөр шүглсэн хүнд юу тохиолдсныг болон гахаанууд яасан тухай тэдэнд ярьжээ. Тэд Есүсийг нутгаас явахыг гуйж эхлэв. Есүсийг завинд суух үед чөтгөр шүглсэн байсан мөнөөхөн түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс үл зөвшөөрөн харин түүнд Sitta där klädd och visa гэртээ sinne blev өөрийнхөндөө оч эзэн чамд хичнээн ихийг үйлдэж чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгдэв. Тэр явж att Jesus skulle lämna deras Есүс түнд хичнээн ихийг үйлдсэнийг Ran off and reported. Декаполиар нэг зарлаж эхлэв. Бүгд гайхацгаач байлаа. When they came to Jesus, they saw the man who had been possessed by the legion of demons, sitting there, dressed and in his right mind, and they were afraid. Those who had seen it told the people what had happened to the demon-possessed man, and told about the pigs as well. Then the people began to plead with Jesus to leave the region. När han steg i båten bad mannen som varit besatt att han skulle då bad mannen som hade varit besatt att han skulle få följa med honom. Men Jesus tillät det inte. Han sa det, Нэгээс "Gå hem till dina och berätta för dem allt vad Herren har gjort med dig och hur han förbarmat sig över dig." Mannen gick då och ropade ut över hela Dekapolis allt vad Jesus hade gjort med honom och alla förundrade sig. As Jesus was getting into the boat, the man who had been demon-possessed begged to go with him. Jesus did not let him, but said, "Go home to your own people and tell them how much the Lord has done for you and how he has had mercy on you." So the man went away and began to tell in the Decapolis how much Jesus had done for him, and all the people were amazed. I vårt samhälle har vi ofta människor som är marginaliserade, som är utstötta. Өнөөдрийн нийгэмд бидний хүмүүсийг ангилчихсан, бүр доош нь хийчихсэн тийм хүмүүс байдаг. Бүр нийгмийн давхаргаас гадуур гаргацсан. Үргэлж нийгэмд ингэж ангилагдчихсан хүмүүс амьдардаг бас Här måste vara den mest амьдарсаар байгаа. utstötta mannen som finns i hela den bibliska berättelsen. Тэгээд Библийн бүхий л түүхүүд дэх хамгийн одоо бүр ингэж гадуурхагдсан, хаягдсан хүн бол энэ. In Luke, the same story, it says that he wasn't living in a house. Тэгээд Лук сайн мэдээ номон дээр ч гэсэн бас хэлсэн байна. Hemlös. So we understand Тэгээд that he was энэ хүнийг орон дээр Också att бүхэн han гэж var driven av den här demonen. харж байгаа. Ensliga platser. Гэдэг нь тодорхой байна. Тэгээд тэр бүр зэлүүд газар тэгээд бүр ганцаардсан. När Markus här berättar om honom hur han går uppe bland gravarna. Орон байр нь булшнуудын дунд гисэн байж байгаа. about how he walks along the tombs, shouting day and night. Тэгээд тэр өдөр шөнөгүй бүр хашгирч байсан гэж хэлсэн байна. Att man kraxar som en korp. And the word shouting Тэгээд is түүний хашгираа тэр бүр ингээд хэрээнүүд бахирдагчлаа бүр тэр шиг. that he's sounding like a raven. Och då tänker jag mig själv så här. Тэгээд би яг би ингэж бодож байгаа.
Det här är utanför en stad. Тэ энэ болохоор хотоос гадна байж байна. Alla i staden vet vem det Тэ är. хотын бүх хүмүүс түүний хинбэ гэдгийг мэдэж байгаа. Det står att ingen kunde gå förbi den här. Тэ бүр тэр газар хинч ингээд очихыг зүрхэлдэггүй. Тэ түүнээс бүгд айдаг Afraid of him. байсан. Då tänker jag att han hade ju också en familj. Тэгэхээр түүнд гэр бүлийнхэн байсан байж байгаа. Han kanske hade en far. Тэгээ магадгүй түүнд аав ээж байсан байх. Han hade säkert släktingar, för det berättar, senare förstår vi det berättelsen att han hade. Тэгээ түүхийн тэр төгсгөлд харах юм бол түүнд гэр бүл байсан байж байгаа. Då tänker jag också på hur kände de Тэгээ гэр бүлийнхэн нь тэд нар яг ямар мэдрэмжтэй байсан бол hör sin släkting gå upp i de här gravarna och ropar och kraxar som тэг гэр бүлийнхэн хүн ч юм уу те тэр хамаатных нь хүн тэнд өдөр шөнөгүй хашгираалдаг бүр хэрэг гуайглах шиг тэгээд хашгираал байж ш. This is the picture I have. Ямар мэдрэмж төрж ирсэн бол med så många hemlösa själv. Maybe because I тэгээд магадгүй надад би ингээд маш олон жил орон гэргүй хүмүүстэй ажиллаж ирсэн болохоор ч тэр юм уу. Utanför vårt samhälle. De kan Үнэхээр хүмүүс ийм хүмүүс орон гэргүй хүмүүс хэрхэн энэ нийгмээс ингээд гадуур нийгэмд бүр ингээд харьяалаад байхгүй болсон байдгийг beteende människor kan få. ойлгож болохоор social behaviors people can have because of that. тэгээд энэ орон гэргүй энэ байдлаас одоод хүмүүс хэрхэн тэдэнд ханддгийг бүр ингээд ойлгох боломжтой байна. Jesus kom förbi det här området. When Jesus Тэгээд Есүс тэр газар дээр очсон байж. Mannen och kastade sig ner. Есүс тэр газараар явсан байна. Харин тэр хүн яасан гэхээр Есүсийн өмнө ирээд Den högste son. and he бүр shouts түүнд ингээд өдөгсөдө мөргсөн байж. Därför att Түүний han өмнө өөрийгөө någonstans vem Jesus är. ингээд хаяа stands who Jesus түүний өмнө ирээд Och Jesus befaller demonen att fara. тэгээд надад чангаар хашгирсан байж байгаа Бурхны хүү Есүсээ гэж хашгирсан байж. Есүс тэр чөтгөрүүдийг зайлуулсан байж. Тэг хачирхалд тэр чөтгөрүүд хэрхэн бахаа руу оруулж өгөөч гэж хашгирч байгаа тухай байгаа. Även hur konstig den här berättelsen är så visar den på vilken otrolig makt de här demonerna hade över den här människan. Тэр энэ чөтгөрүүд хэрхэн ямар их тэр хүнийг бүр ингээд эзэмдсэн тэр хүнийг бүр ингээд хүлчихсэн байсныг Faktiskt fick 1000 svin att fara. энэ чэнэс харах боломжтой. Тэгээд тэр 1000 бүр түмэн цэрэг тэр нэрэн түмэн цэрэг гэсэн байгаа. Тэр 1000 Så betryckt. чөтгөрүүд тэр хүнийг эзэмдчихсэн байж. that's how oppressed a person can be. Тэр ийм хүнийг чөтгөрүүд эзэмдэг байж. Тийм хүү харанхууд амьдардаг хүмүүс зөндөө байна. Би ийм хүү чөтгөрд эзэмдсэн харанхууд амьдарж байгаа орон гэргүй хүмүүсээ би зөндөө мэднэ. People. Och jag tycker också jag har i mitt Ийм хүмүүстэй маш их олон удаа del av det här уулзчихсан. mörkret. Би өөрөө бас яг энэ харанхууд амьдархыг амьдарч байсан үе надад байгаа. Liv för ganska många Тэгээ маш олон жилийн өмнө би энийг бас өөрөө мэдэрсэн байгаа. hade ett väldigt destruktivt beteende. Тэгээ бүр үнэхээр бүр миний зан чанар бүр тийм хор хөнөөлтэй тийм зан чанартай байсан баг. Att jag drog mig undan med. Зан аашман тийм байсан. Тэгээ би бүр хүмүүсээс зугтсан. Någonting inom mig gjorde att jag ville dra mig undan, att jag inte ville vara med. Тэгээ бүр хүмүүстэй хамт байхгүй тул дотроос маань нэгэн зүйл намайг бүр хүмүүсээс холдуулж ирсэн баг. En släng. Jag ville bara... Тэгээ би бүр зүгээр өөрөө байгаад ямар ч бүр ингээд бүр хүлээстэй тийм өөрийгөө хүлчихсэн хүлээстэй тийм амьдрал байсан. Тэгээ миний доктор Growing within me. Tills den dag jag тэр ямар нэгэн зүйл намайг ингээд хүлээд байгаа тэр зүйл бүр өсөөлөөс. Тэгээ би нэгэн өдөр Jag behövde befrielse från det här mörkret som drev mig bort. тэр ойлголтыг авсан байж байгаа, илчлэлтийг авсан байж байгаа. Яг л надад чөлөөлөлт хэрэгтэй байна гэдгийг. I det här mörkret som jag upplevde så läste jag den här. Тэгээ яг тэр харанхуу миний амьдралын тэр харанхуу тэр үед би энэ библийн ишлэлийг Honom till ensliga. энэ библийн түүхийг уншсан байж байгаа. Where I read that this demon pulled this Тэгээд хэрхэн чөтгөр хүнийг бүр ингэж хүлж ингээд харанхууд хүлж бүр ингээд хүлээстэй байлгадаг нөхөрлөөс холдуулахыг ойлгосон байна. Just nu. is that Тэгээ би энэ библиэлд гарч байгаа энэ түүх яг одоо надад тохиолдож байгаа юм биш үү гэдгийг би ойлгосон байна. loneliness and darkness that I seek Är faktiskt ett resultat av att det finns demoner som försöker förstöra mitt liv. Тэгээ үнэхээр чөтгөрүүд demons trying to ruin my life. хэрхэн чөтгөр миний амьдралыг сүрүүлж нураахыг хүсэж байгааг би хичээж байгааг би ойлгосон байна.
Och jag upplever befrielse. Тэгээ би Есүс залбирсан, би тэр чөлөөлөлтийг авсан, чөлөөлөгдсөн байж байгаа. Och gå bort ifrån det. Тэгээ би санаж байна. Би хэрхэн би тэр чөлөөрөөс чөлөөлөгдөж би тэр харанхуугаас гэрэл рүү гарсан тэр өөрчлөлтийг би санаж. Sakta kunde jag öppna upp mitt liv för mer och mer människor, att vara mer social och få mer vänner. Och Тэгээд аажмаар би нөхөрлөлд болоод тэр найз нөхөр тэр хүмүүстэй нөхөрлөлт рүү миний амьдрал аажмаар нэгдсэн байж. Энэ бол найдвар юм. Миний амьдралд ирсэн найдвар. kan uppleva Jesus. Бидний уулзж байгаа уулздаг хүмүүс. This way. Om den här mannen kunde få sitt liv förvandlat. Тэр харанхуй амьдралтай байгаа хүмүүс тэр хүмүүс бас энэ өөрчлөлт энэ гэрэл хэрэгтэй байна. Describing. Тэгээ хардаа би хэрхэн энэ хүнийг дурссан байна. Think about this man walking За around. бүгд хараа энэ хүн годомжинд яг одоо ингээ явж байлаа гэж бодъё. Ингээл хашгираад явж байлаа. Våldsam Тэгээ бүр зэрлэг хүн som skriker өдөр dagligen. шингүү хашгираад яг одоо бидний нийгэмд энэ хотын төвд ингээл байгаа. Тэгээд бүр амтэн шиг хашгираад түүний дуу хоолой бүр амтэн шиг. Fånga, utan han driver sig loss. Which no person can Тэгээ catch. тэр Vad tänker vi om sånt? тэгээ яг ийм годомжинд явж байгаа ийм хүн байж байвал бид нар яг яах вэ? Berättelsen så när han Хинч тэрийг барьж ингээ хүлч чадахгүй ингээд байлаа. Story, when he meets Jesus, he experiences freedom. och det står Тэгээ энэ också түүхээс харахад Есүстэй уулзахад тэр хүн чөлөөлөлтийг авсан байж. den kom ut för att se vad som hade hänt. And it also says that the people living in the city, when they came out to see what Тэгээ дараа нь тэр хүний амьдрал өөрчлөгдсөйг хотоос хүмүүс гарч ирээд түүнийг харсан байж. Тэр хүн бүр Gått omkring naken, men nu sitter энэ хүн үргэлж нүцгэн байдаг байсан бол энэ хүн хувцалчихсан сууж байгаа. är han vid sina sinnen. Han är en Тэр бүр оюун санааны эрүүл саруул жирийн хүн шиг болцсон байж. vanligt som beter Тэгээ sig. жирийн хүн шиг жирийн тэгээ яриад тэгээ жирийн дүрнээ занааш нь хүртэл өөрчлөгдсөн байж. Någonting mer som jag tycker är fantastiskt med Тэгээ энийг хотоос хүмүүс гарч ирээд харсан байж. Тэгээ энэ түүхийн гайхалтай зүйл нь юу? den här mannen bad Jesus om att han skulle få följa med. Тэгээ энэ хүн хэлсэн байгаа Есүс би таныг дагая гэж гуйсан Det är байж байгаа. naturligtvis, om jag var Jesus, Tände han ta eget det är klart kors. du ska följa med mig. Det är klart du ska bli en av mina lärjungar. Хэрэг би Есүсээс бод оо тийштэй чи миний дагалдагч удаа намайг дагаараа оо би одоо дахиад намайг дагалдагчтай боллоо гэж би хэлэх байсан. Харин Есүс тэгж хэлээгүй. say that to this man. Det var andra personer uppmuntrar han att följa med. Харин Есүс өөр хүмүүсээс намайг дагаараа гэж тэр хүмүүсийг ятгаж ирсэн. Person. Och jag funderar på Харин энэ хүнд тэгээгүй. Яагаад вэ? Jesus säger så här till honom. But Jesus says, Харин Есүс хүнд ингэж хэлсэн. Gå hem till dina. Гэртээ өөрийнхөндөө оч Berätta гэж för dem хэлсэн. allt vad Herren har gjort. Эзэн чамд хичнээн ихийг үйлдэснийг яриа гэж хэлсэн. Visa för mig att den här mannen Чамд хэрхэн өршөөл үзүүлснийг яар гэж хэлсэн. and this Тэгэхээр энэ өгүүлбэр надад юу хэлж байгаа нэхэр түүнд гэр бүлийнхэн байсан байна. några där i staden som han tillhör. Тэгээ түүнд харьяалагдах тэр хотод хүмүүс байсан байх нь. Түүнд орон гэр байсан байх нь. that at one point had been Тэгээ түүнд харьяалалтай түүний хамааралтай хүмүүс энд байсан байх нь. many years had been Хэдийгээр тэр орон гэрг олон жил амьдарсан Många ч år har levt utan relation ямар ч харилцаагүй олон жил амьдарсан ч ships. i det, på det sätt som Bibeln beskriver. тэгэд ийхүү Библи түүнийг дурссан байж байгаа. Säger Jesus till honom. Тэгээ Есүс түүнд хэлсэн байна. Du har ett. Чамд гэр орон биш үү дээ гэж хэлчихэ. Och Jesus sätt att upprätta den här mannen, Есүс энэ хүнийг засан залруулж түүнийг өөрчилж байгаа. om hans familj och hans hem. Өөрчилж байгаа өөрчилсөн өөрчлөлт нь түүнийг гэрлүү нь илгээж Det här ger байгаа. mig hopp om Түүнийг гэрлүү нь очих тэр өөрчлөлтийг Есүс хийсэн. Тэгээ энэ бол миний хувьд найдвар. Яг бол нурсан харилцаа, som är mest utsatta. нурсан хугарсан харилцаа орон гэрийн найз нөхдийн тэр харилцаануудад найдвар бий. Энэ хүн бол бүр хамгийн бүр нийгмийн ангилал байхгүй болсон хүн байж байгаа шүү дээ. Maybe not everybody has a biological family to return to. Магадгүй энэ хүнд төрсэн эцэг их төрсэн орон гэр байхгүй гэж чи магадгүй өнөөдөр зөндөө олон тийм хүмүүс байгаа. Relatives and family. Men Gud har i beredskap ett hem för var och en. Харин бурхан хүн нэг бүр бидэнд гэр орон харилцаа нөхөрлөл Några som man kan kalla харьяалуудыг People they can call siblings. ахан дүүсийг бурхан өгдөг байж байгаа. församling.
because that's how we see the Тэгээд church. тийхүү бид чуулганыг ийхүү хардаг Den här байна. mannen skulle kunna berätta någonting för oss. Тэгээд хэрв энэ хүн өнөөдөр бидэнд ямар нэгэн зүйлийг хэлэх байсансан бол Jag skulle kunna sitta ner. би үнэхээр энэ хүнтэй суугаад ярихыг үнэхээр хүсэж Faktiskt en av байгаа. personerna i Bibeln som jag helst Болдогсон бол. sitta ner och prata om. It's one of the people in the Bible I would most like to sit down and talk. Тэгээд миний бүр суугаад тэгээд хамт суугаад тэгээд ярихыг хүсэж байгаа I like to get your хүсдэг хүмүүсийн нэг нь бол энэ хүн байж байгаа. Тэгээд энэ хүн ингэж хэлэх байсан. Det finns ett hopp. Есүсийн хийсэн зүйлийн тухай энэ хүн юу гэж хэлэх байсан бэ гэхээр life. амьдрал бүрт найдвар бий. Хичнээн харанхуй байсан ч Fanns en vändning för mig. тэгээд надад тэр эргэх боломж байсан юм а гэж. There was a light that could come. Тэг миний тэр харанхуй дотор гэрэл ирсэн юм а. Энэ бол Есүс юм а. Kunde få uppleva upprättelse. Хэрвээ I could би энэ харанхуй дотор энэ гэрлийг би энэ өөрчлөлтийг Från mitt mörker. би бүр харанхуйгаас харанхуй амьдралд бол би энэ гэрлийг эргэлтийг би хүлээж авсан юм чинь найдвар ирсэн юм чинь everybody had given up about me. Kanske бүх хүмүүс боломж байгаа. Бүх хүмүүс надад итгэхгүйс, надад итгэх нэг ч хүн байхгүйс, надад найдах нэг ч хүн миний амьдралыг найдвараар харах нэг ч хүн байхгүйс, магадгүй олон хүмүүс намайг үхвэсэ гэж хүсчихсэн. Яг бол өдөр шөнөгүй хашгираанаас мань залхсан байж байгаа. Надаас айх хэрэггүй. Så finns det hopp. Байхын тулд намайг үхвэсэ гэж хүсчихсэн байна. There's hope for. Тэгэхээр амьдралд бүрд харилцаа бүрд найдвар биш үү? I think he would say, don't give up hope. Тийм учраас хүмүүсийн амьдралд өөрчлөлт ирнэ гэдэг найдварт бүү бууж өгөөрэй. Invite Jesus into all I all that. brutenhet, i allt mörker. Бүх харанхуй, бүх нурсан харилцаа, Han kan förvandla. харилцаа бүрт найдвар бий. Хэрвээ Есүс Христ ирэх юм бол, Есүс Христийг хүлээж авах юм бол энэ боломжтой маа. Jag vill be tillsammans med dig. Бүү бууж өгөөрэй тэгээд хамт залбирая. Sommaren när vi har spelat in våra gudstjänster. Тэгээд зуныхаа цуглааныг баярын цуглаануудаа бид бичлэг хийсэн байж байгаа. Хэдийгээр бичлэг хийсэн ч гэсэн яг одоо таны сонсож явах үед бас бурхан таны зүрх сэтгэлд нөлөөлөх болно, зүрх сэтгэлд хүрэх болно гэж би итгэж байна. Jesus can come with light into our Тэгээд тэр харанхуйг бурхан Есүс эргүүлэх боломжтой шүү. Mörk som den här berättelsen. Тэгээд магадгүй хүн болгонд ийм харанхуй зүйлүүд байдаг ба магадгүй байдаг. Jag vet av erfarenhet att många människor kämpar. Магадгүй яг энэ хүнийх шиг ийм харанхуй биш байж магадгүй. us. Тэр хүн болгоно л ганцаардалтай тэмцээр байдаг. Så jag vill gärna be. So I'd like to pray. Och jag vill också be att vi som har möjlighet And I'd also like to pray that we who have Mong. the possibility att sträcka oss ut och Mong röra vid боломж vi ser här igen. бүхий reach out бид and touch бас people who are that we know are бид lost. яг одоо тэр ганцаардсан тэр нийгмийн зэрэглэл ангиллаас гадуур болчихсон байгаа. Тэр доод зэрэглэл гээд ангилсан байгаа. Тэр хүмүүст бүгдээрээ хүрцгээе. Тэгээ тэр хүмүүс бидний залбирал хүрч тэр хүмүүсийн амьдралыг харанхуйгаас гэрэл рүү гарах боломжтой гэж бүгдээрээ хүрцгээе. Тэгээ Есүс танд баярлалаа. Та миний амьдралыг өөрчилсөнд баярлалаа. Mitt liv och du gav Энэ түүхийн төлөө баярлалаа. Remove darkness from my life and gave Та миний амьдралыг цоо шин амьдрал болгож өөрчилсөний төлөө баярлалаа. me from loneliness. Та намайг тэр ганцаардлага харанхуйгаас аварсанд баярлалаа. familj, du har gett mig en församling, du har gett mig många, många vänner. Та надад гэр бүл, чуулганыг тэгээд олон найзуудыг тэр харилцаануудыг өгсөн танд баярлалаа. Есүс танд Tackar dig талархаж. för att den här berättelsen som vi har läst, Та яг одоо Библиэс уншсан түүхийн төлөө талархаж байна. att det är en berättelse som skapar hopp. Тэгээ бидний зүрхэнд найдварыг бүтээдэг энэ найдварыг бүтээж байгаа энэ түүхийн төлөө баярлалаа. Det ska kunna förvandla. Тэгээ үнэхээр ямар ч боломжгүй тэр харанхуйг эргүүлэх боломжгүй амьдрал гэж байхгүй төлөө талархаж та ойлгуулж байгаагийн төлөө баярлалаа. Тэгээ Есүс танд талархаж та яг одоо сонсож байгаа хүний бүрийн зүрсгэл та хүрж байгаа учраас танд баярлалаа. Oss på olika sätt. Та бидэнд янз бүрийн байдлаар та бидний зүрсгэлд хүрж байгаа. Ljus in i Тэгээ бидний яг тэр нөхцөл байдалд та тэр гэрлийг өгж байгаа танд баярлалаа. Tанд талархаж välsigna varandra. та бидний өнөөдөр өдрийг өрөөж өгөөрэй. Och nu vill jag bara välsigna er som har Тэгээ lyssnat. яг одоо сонссон бүх хүмүүсээ би өрөөж өгье. Jag vill att ni ska få en
bra dag och en bra vecka. Та өнөөдрийн өдөр чинь сайн сайхан байх болтугай бас одоо оног чинь сайхан байх болтугай гэж би өрөөж байна. Есүстэй хамт алхаараа, түүний гэрэл дотор алхаараа, түүнтэй нөхөрлөл дотор алхаараа. Өнөөдөр гайхалтай өдөр чинь гайхалтай байх болтугай.